Би зүгээр энэ дээр нийт гишүүдтэй хандаж нэг зүйлийг хэлэх гэж байгаамаа. Энэ нэг вексел гэж төлбөрийн хэрэгсэл, зүгээр тодруулж хэлбэр лоурийн хэрэгсэл. Улсын төсвөд нэг объектыг 2 удаа суулгаж оруулж ирдэг ийм замбраагүй зохицуулттай өнөөдөр хүртэл явж ирсэн юм аа. 14 оны төсвийн тодтолж ингэж орж ирсэн. Өнгөрсөн 7 хоногийн хуралдаан дээр хүсэл тавьсны дагуу энэ нэг давхар бичлэлт хийгээд байгаа. Вексел нэрээр улсын төсвөөс мөнгө идээд байгаа энэ объектуудыг энэ лоурийг зогсооё гэдэг саналыг гаргасны үр дүнд төсвийн байнгын хорон дээр нэг объект дээр 2 үнийн дүн тавиад байсныг нэгтгэж оруулж ирж байгаа юм. Ер нь бол манай эрх баригчд хэлээд байгаа шүү дээ. Энэ улсын төсөв дампуурахад вексел, концесс, swap, bond их тусалцаа дэмжлэг үзүүллээ гэж. Үнэхээр үнэн. Тийм учраас энэ векселийн асуудлыг нэг тийш нь болгож хувирах хэрэгтэй. Би гишүүдэд бас нэг зүйлийг хэлье. Энэ векселийн чинь цаана банкнд өчнөө тэрбумын хүү төлж байгаа шүү. Бас л нэмэлт өр төлж байгаа. Их усүртэй их усүргүй гэж хоёр хуваагдаж байгаа. Энийг анхааралтай үзээрэй. Вексел болгоны чинь цаана улс төрчдийн хийдэг лоур булхаа явж байгаа шүү. Зүгээр мөнгө иддэг юм. Энийг хууль хяналтын байгууллага шалгуулаарай. Манай энэ хулгайтай тэмцээгээд хүсэж байгаа гишүүд олон байгаа. Шалгуулаарай. Энэ заваа ямиг одоо зэгцэж оруулж ирж байгаа төсвийн байнгын хорооны даргад би бас баярлалаа гэж хэлмээр байна. Энэ бол маш зөв зүйтэй санаачлаг усан гэдгийг бас хэлхийг хүсэж байна тий.